За юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ манай Монгол Улсын боловсролын их сургуульд 2011 он төгсөгчдийн холбоо гэж хэсэг төгсөгчдийн санаачлахаар энэ сайхан холбоо байгуулагдсан байгаа. За энэ цаг үеэс хойш манай холбоос тодорхой хэмжээгээр Улаанбаатар хотод болон орон нутагт төгсөгчдөө эргэх холбоо тогтоох үйл ажиллагаагаа явуулаад ирсэн. Тэгээ энэ удаагийн бидний нэг сэтэж хийж байгаа ажил маань бол одоо сургуулиуд төгссөн төгсөгчдөөгөө бас уулзалт хийж тэдрийг түүгээрээ дамжуулан сургуулийнхаа өөх түүхийг тухайн мэргэжлийг сурчлах ийм зорилгоор сургуулийнхаа вебсайтанд байршуулж олон түмэнд хүргэх зорилгоор хамгийн анхныхаа уулзалтыг тантай хийж байна. Тэгээ энэ уулзалтын цаана яагаад таныг чочноор оруулж байгаа вэ гэвэл та өөрөө бас энэ сургуулийг улсын багшийн дээд сургууль байхад нь 1986 онд төгссөн. Тэр дундаа түүхийн багш Пенри удирдагчийн мэргэжлэр төгссөн. Өнөөдөр та Монголын боловсролын бас энэ салбарт алба хашиж явна. За энэ утгаараа бас манай анхны энэ сайхан одоо уулзалтын маань чочин болж орж байгаа маа. Тэгээ хамгийн түрүүнд таньяас хүний амьдралын хамгийн сайхан цаг үе гэдэг тэр хүүхэд наснаас чинь эхлээд асуултаа тавья. Тэгээ тухайлах юм бол та анх одоо 86 онд улсын багшийн дээд сургууль одоо улсын багшийн дээд сургуулийг төгсөж байх тэр цаг мөчид мэдээж таны өмнөх үеийн түүхэл гарцаагүй холбоотой байгаа. Тэгээд тэр тухайгаа их тавьчихаа бас ярил. Би 1982 онд Улаанбаатар хотод Монгол Улсын анхны сургуулиудын нэг болсон 10 жилийн давтар нэгдүгээр сургуулийг чийлсэн гинэмжт энэ сургуулийг төгссөн. Тэгээ манай энэ одоо энэ тухайн 82 оны төгсөлт бол 1972 онд сургуулийн шинэ хөтөлбөр програмаар хичээлж гисэн шүү дээ. Тэрний одоо 82 оны төгсөгчд бол анхныхан төгсөгчд байсан. Нийтдээ нэг 120 гаруй хүүхэд төгссөн. За өмнө 81 онд манай нэгдүгээр сургуулийг нэг 125 хүүхэд төгсөхөд 121 хүүхэд нь бол ихтэй сургуульд онцлсан. Энэ бол одоо манай нэгдүгээр сургуульд байх үед бол манай Монгол улсын нэр хүндтэй одоо математикийн цагаан багш байж байна, шарв багш байж байна. Энэ их олон одоо нэр хүндтэй хүмүүсээ би бас хичээл унзаалгаж байсан. Тэгээ сурагч байх үедээ бол ерөнхий боловсролын сургуулийн сурагч байх үедээ эвлэл бэндрийн идэвхтэн сонгуультын ажлыг бол бас нэлээд хийж байсан. Ангийнхаа сургуулийн секторын дарга маргаас ахуулаад ингээл хийж байсан. Эвлэл бэндрийн ажлууд бол тийм 1980 онд Монголын улсгалд залуучдын эвлэл гэж байгуулга байх үед эвлэл хийсэж байсан. Тэгээ нийгмийн идэвхтэй байдал энэ байдлыг хангалтцаад 82 онд тухайн үеийн улсын багшийн дээд сургуульд түүх бэндрийн удирдагчийн анги гэж байсан. Энд бол онц суралцсан. За бүр хүүхэд байхаас 1978 онд одоо Сэдэнбол даргыг Сэдэнбол Филатова гэж Монголын хүүхдийн байгууллагт их олон одоо мундаг математик баазыг бэхжүүлсэн хүн байдаг шүү дээ. Тэгэхээр 78 онд олон улсын хүүхдийн найрамдал суслан нэгдэж яхад би тэнд анхных нь амрагчаа бас хамтчихсан. Хамгийн одоо нийгмийн идэвхтэй хүүхэд гэдэг юм. За нэгдүгээр сургуульд байх үедээ бол залуу одоо Дисенка гэж бид хүн ярьдаг шүү дээ. Улсын соёлын шинжилгээ ухааны төв. Тэрний University гэж дугуйланд явж тэгээ 3 жил дараалан одоо улсын Дисенкад шинжлэлийн арга хэмжээг одоо 2-3 сар бид хүн бас хичээлээсээ чөлөөлөгдөж цоврал шинжилгээг бол зохион байгуулдаг байсан. За олон улсын хүүхдийн найрамдал сусланд бол Сэдэнбол дарга, Батмөнх дарга тухайн үеийн одоо төв нийгмийн зөвлөлтөнгүүд Сэдэнбол Филатоваас ахуулаад ингээд энэ олон хүмүүстэй хамт анхных нь одоо яг амрагч болж ингэж явах үед бол одоо манай боловсролын их сургуулийн багшийн сургуульд ажиллаж байгаа инхээ гэж хүн анхных нь захирал байсан. За би багшийн дээд 82-оос 86 онд сурч явах үедээ 84 онд олон улсын хүүхдийн найрамд цуснд бүлгийн удирдагчаар ажиллаж ирсэн. Яг тэгэхээр түүх өндрийн ангийн хамгийн сайн сурлагатай ангийн нийгмийн идэвхтэй оюутнуудыг бас тэнд дадлага хийлгдэг байсан. За мөн одоо тухайн ихтэй сургуулиудын багшлах мэргэжлийн бүх одоо оюутнуудад нийтдээ бол бараг 6000 гаруй оюутнуудад сэлб цусланд бол зуны цугдралтанд гарч. За одоо манад ажиллаж байсан Мира багш байж байна, Мегмар багш байж байна, одоо Талигач багш маань. Тэгээд түүх нийгмийн одоо эвлэл бэндрийн ажлын ам дарга зүүн Тэнхэм гэж Монгол Улсын боловсролын их сургууль байсан шүү дээ. Тэгээд Тэнхмийнхаа багш нартай хамт тэнд ихтэй сургуулийн бүх багшлах ангийн оюутнуудад одоо 200 дараалан одоо амрахгүйгээр тэнд одоо яг эвлэл бэндрийн ажил, он тарах зөв гэж юу байдгүй, нийгмийн ажил юу байдгүй, зөв алхаж гიშгүүлэхээс ахуулаад шугамж гисалыг хэрхэн яаж хийх үү, хамт олонны бүтээж ажлыг хэрхэн яаж зохион байгуулах, энэ бүх юмуудыг бол зааж сургаж явсан.
Тийм учраас бол би бол Монгол Улсын боловсролын их сургуулийг түүхийн анги, гендер мэдээлэгчийн анги одоо бол нийгмийн ажилтан гэж бас нэлээд яваад байх шиг байна. Тэгээ хүүхд залуучуудаа ажиллахын он дарга зөв сурсан нь бол миний амьдралд их чухал одоо зүйл болсон гэж ингэж боддог. Тэгээд оюутан байх үед бол хамгийн гоё цаг үе бол оюутан цаг ах уу. Манай ангид чинь бол тэр үед бол нийтдээ одоо түүхэн дээр үддэгчийн ангид 25 хүүхэдтэй байсан. За төгсөхдөө 30 гаруй хүүхдүүд болж төгссөн. За хамгийн ахмад нэхэд 32 настай Өмнөговь аймгийн 70 задахтын эвлэн хорон дарга хийжсэн Цэрэн даваа гэж хүн 32 настай элсэжсэн. За тухайн үед бол оюутны намын үеийн дарга одоо манай боловсролын их сургуулийн төв байрны 204 билүү 5 гэн алдрын тэнгэр байдаг шүү дээ. За. Тэрэнд суудаг байсан. За тэгэл манай ангийнх чинь нийгмийн идэвхтэй учраас оюутны зөвлөлийн дарга, оюутны зөвлөлд бол манай ангийнхан их оролцдог. За дээрээс нь одоо багшийн сургуулийн оюутны байрын дарга нар нь бүгд манай ангийнхан байсан. Тий. Би бол яг сургуулийнхаа яг ангийнхаа бол сургуулийн секторыг хариуцж явж байсан. Тийм учраас одоо маш олон багш нар одоо дундад зууны түүхийн одоо бүрөвч багш байж байна. За түүхийн багш, дод шуурга багш байж байна. За намын түүхийн сүрэн хорлоо, за политикономын одоо энэ та эдийн засагч гэдэг дассивч манай куратор багш байсан. Тий. Тэгээд одоо маш олон батгшиг гэж одоо тий. Политикном зааж ирсэн. За философиг бол манай дагдан багш дэлгч дагдан багш зааж ирсэн. Тэгээ ийм олон одоо мундаг эрдэмтэн доктор багшраар хичээл ном заалгаж бид бол түүхийн анги гэхэд бол нийтдээ 48 төрлийн түүх үздэг байлаа шүү дээ. Бид 100 болгон бол 2-3 удаа ажилд явдаг. Зуны ажилд гэж явдаг. Хичээл тавчаад зуны ажилд явна. Тэгээд 7 сарын сүүлдээр ирчээд намрын ажилд явна. Намрын ажилдаа явж бууж ирчээд байж итэл яг дайцлага гээд 7-14 хоногийн одоо бүх оюутнууд уртад тий явдаг. Тэгээ Төв аймгийн залуучууд сангийн аж ахуй, Булган аймгийн Хишиг өндөр сум, за тэгээд Борнуур, Батсүмбүр гэдгээс ургац сургаалтанд бол их олон удаа оролцож явсан да. Тэгээ ер нь тэр үеийн оюутнууд бол бүгд нийгмийн юм тус төлөмөрт тийм ээ оролцож явсан. Одоо яг таны систем бол өөр байсан. Тэнд бол ямар ч цалин хөлсгүйгээр бид хүн одоо их орныхоо бүтээн байгуулалт ургац сургаалтанд оролцож хөдөө гадаа зуны ажиллаар бол худаг барих, мал төлөвлөх, бааз барих, хашаа барих, хадланд хижээл гэдээс явдаггүй ажил байгаагүй л шүү дээ. За баяр болгоноор бол 11 сарын 7-нд одоо жагсаалын бэлтгэлд гардаг. За 5 сарын 1-нд май 1-ний баярт жагсдаг. За зарим тохиолдолд бол наадмын бэлтгэлд одоо фонд зогсдог. Тийм л одоо амрах завгүй. Одоогийн оюутнуудыг бол амрах завгүйгээр сургалт, дадлага ингэж явж ирсэн шүү дээ. Тийм шүү. Яа харахгүй бидний үеийн оюутнууд бол энэ бүх юм маань бол бараг 90-ад оны төгсгөлөөр л дууссан баха. Ер нь одоогийн оюутнууд чи ямар тийм намрын ажил, энэ тэр гэж ажил гэх биш. Ер нь бол одоогийн оюутнууд сурах зүйлээ эрхэм болгоод одоо явж байгаа шүү дээ. Ерөөсөө ганцхан энэ л зүйлээ хийж байна. За тэгээ нэгэнтээ ингээд таны оюутан цагийн тухайс дурсахад бол яхаа аргагүй бид нэр хичээл орж ирсэн багш нар маань бол нүдэнд үзэгдэж байна. Нилээд олон хүмүүс бас бурхны оронд бол утсан байлээ. Тэгэхээр бидний нэг сайхан зүйл бол юу вэ гэхээрээс нэг багш нарыг яахан аргагүй бид нэр дурдах хэрэгтэй байдаг. Энэ бол нэг талаараа бол бид нэр тэр хүмүүсийнхаа дэмжлэгээр тэр хүмүүсийнхаа сэтгэлээр үдий зэрэгтэй явж байгаа учраас бол бидний хамгийн чухал хүн бол багш үндэ гэж би боддог л доо. Тэгээ тантай би 2011 оны хавар боловсролын сургуулийн 60 жилийн болгож байхад нэг уулзж ирсэн. Тэгэхээр та надад ангийнхаа хүүхдүүдийн тухай нэлээ сайн бараг тэр бол тэр аймгийн тэрэнд байгаа, энд ажиллаж байгаа гэдэг сайн. Ер нь бол бараг лавлах шиг та их мэдээлэл надад их өгч ирсэн. Тэгээ эргээд та тэр цаг үеэс хойш бас ингээд эргээд одоо 4-5 жилийн дараа ангийнхныхаа харвал танаа ангийнхан ч одоо ер нь хаагуур юу хийж явж байгаа шүү вэ? Одоо таны хувьд бол өнөөдөр ингээд би тэр үед уулзахад та Монгол Ардын намын бас нэг хяналттай албал нэг тухайд нэг ажил албатай байсан, намын шугамдаар ажилтаа байсан. Тэгээ би тэр үед таныг нөгөө төгсөөч гэдэг утгаараа тантай бас яг уулзаад их сайхан сургуулийнхаа тухай өв түүхийг яриа тэрнээсээ бас нөгөө санаа олж аваад нэг баримтат кино хийчихсэн байгаа. Тэгэхээр та эргээд мэдээж ангийнхан болсон хойно уулздаг л байлгүй. Тэгэлгүй байх. Одоо манай ангийнхан чинь 86 онд төгсөөд дараа жил одоо бидний төгсөлтийн 30 жилийн явуулах нь шүү дээ. Тийм бай. 86. Тийм 82 онд 10 жилийн 1-р сургууль төгссөн одоо
манай ангийнхан 30 жилийн ойгоо тэмдэглэсэн. Одоо 2016 онд бол бид Монгол улсын боловсролын одоо тухайн үеийн багшин дээд сургуулийн төв хөндрөөр өдөртөгч ангийнхан 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна л да. Тэгээ манай ангид бол одоо Монгол улсын тухайн үеийн бол 18 аймаг байсан. Одоо бол 21 аймагтай. 18 аймгийн бүх пенерийн штабын дарга нар одоо яг хүүхд авах цагтаа бол эвлэл пенерийн ажил хийж ирсэн энэ одоо туршлагатай хүмүүс манай ангид одоо бүгд хамгийн нийгмийн идэвхтэй. Тэр хүүхдүүд бол манай ангийг бүрдүүлжсэн л та. Тэгээ бид бүхэн гараад ингээд нийгмийн салбарт ажиллахад бол ихэнх нь 10-аад аймгийн бол хүүхдийн байгууллагын дарга, тухайн үеийн пенерийн байгууллагын дарга нар бол манай ангийнхан байсан. Хол одоо Баян Үйлгийн Овс аймаг болгоноос байсан. Тийм учраас бол манай ангийнхан бол хамгийн нийгмийн идэвхтэй. Тэгээд одоо бол ихэнх нь бол төрийн ажилд явцгааж байна. За маш олон одоо би сая хэлдэж шүү дээ 10-аад аймгийн хүүхдийн байгууллагын дарга нар бол тийм манай ангиас ажиллаж байсан тухай үед. За миний хувьд бол Эвийн Төв аймгийн пенерийн байгууллагт Төв аймагт бол төгсөөд намайг одоо Монголын пенерийн байгууллагын төв зөвлөл авна гэж яхад нь бол ажил амьдралын гараагаа хөдөөний хэсгэлнгээд Төв аймагт очиж ажилласан 3 жил ажилласан. Энэ хугацаанд бол Төв аймгийн эвлэлийн хороонд зохион байгуулагчаар ажиллаад тэгээд дараа нь бол аймгийн одоо пенерийн зөвлөлийн дарга болсон. Дараа нь Германд залуучдын дээд сургууль төгсч ирээд аймагтаа бол үзсэн утгаас нарийн бичгийн дарга болсон. Тэгээд одоо 1989 онд яг жинхэнэ ардчлал авчих үед бол бид бүхэн залуу уран бүтээлчд улсын 2-р зөвлөгөөн гэж байдаг шүү дээ. Тэр 11 сард болсон тийм ээ. Тэр зөвлөгөөнд би аймгийн үзсэн утгаас нарийн бичгийн даргын хувьд бол Төв аймгийн 40-50 залуучуудыг бас уран бүтээл залуучуудыг ахалж нийтдээ оролцож байсан. Одоо өдрийн сүмний ерөнхий эрхтэгч хин Мягмут сүрэн тэр үед бол аймгийн захиргаанд ажиллаж байсан. За одоо анги талигч болчдаг одоо сэтгүүлч Даширнцсан бол Төв аймгийн сонинд ажиллаж байсан. Би бол Төв аймагт ажиллаж явах хугацаанд өгөөмөр туслан гэж одоо манай Төв аймгийнхны пенерийн туслан бол байгуулж ашиглалтанд оруулж илээ. Хагас бүтэн сангийн очиж бүх аймгийн одоо албан хаагчд очиж тэнц зам талбайг барьдаг бүх сангийн аж ахуйнууд нэг байрыг барьсан. Ийм одоо юмуд хийжсэн. Тэгээ Төв аймагт ажиллаж явахд бол дээрээс гэрийн бараа ханддаг. Жилд бол 3 удаа их том компанид ажилд бол тухайн 3 сум хариуцаад гарчдаг. 2-3 сараар явдаг. Хавар нь бол мал төлөлт гээд нэгдлүү дээрээ бүхэлдээ явдаг аймгийн эвлэлийн хороо. Бүх урлаг соёлынхныг аймгийн театрынхныг аваад ингээд мал төлөлтийг үе. Тэгээд явдаг байсан. За намрын ажлын үе сангийн аж ахуйнуудаар бол бүгд урлаг уран сайхны одоо бригад аваад ингээд явдаг. За өвлөн гэх юм бол мал тооллогын үе явдаг байсан. Би энэ зүүн талын баян дэлгэр мөнгөн мөрт зэрэг одоо арх хус гэсэн сумуудад явдаг. За тэгээд зарим өвөл нь бол бид хожил шуу гаргана гэдэг өвөл аймгийн бүх байгууллагуудын залуучдыг аваад ингээд метр гаруй зузаан цасанд очиж гэр барьж хагаад 2-3 сараар хожил шуу гаргаж нэгдлүүдтэй ингэж хүргэдэг. Их л ажил бол хийжсэн. Тийм учраас манай ангийн төгсөгчд бол их ост төсгийн тодорхой ажил албан тушаалууд хашиж байна. За мэргэжлэр бол багшилж байгаа их олон хүн байгаа. Тий. Зарим нь бол сургуулиудын захирлууд бас нэлээд хэдэн хүн байна одоо ажиллаж байгаа. За манай яг төгсөлтийнхнээс миний хувьд бол яг төрийн ажил, залуучууд гэр бүл эмэгтэйчдийн газар, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дараагаар ажиллаж байсан, эвлэлийн товроонд ажиллаж байсан. За Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр бас хэсэг хугацаанд ажилласан. За тэгээд намын ажлыг бол 10 жил хийсэн. За хүмүүнлэгийн ажлын чиглэлээр Хөгшөө зам хөгжил сан бас байгуулж Улаанбаатар хотод нийтдээ бол одоо 1000 айлын орон сууц хөтөлбөр гэдгийг анх удаа Монгол Улсад санаачлан хэрэгжүүлж ирсэн. Тэгээ 3 одоо том орон сууцны хотхон байж байгуулсан. Тэгээ ийм л ажилтаа юм. Их сайхан байна ингээд яагаад гэвэл улсын багшийн дээд сургууль гэдэг энэ нэр одоо ч хүртэл олон түмэнд яг энэ нэрээрээ явдаг. Яагаад гэвэл нэр нь бол улсын багшийн боловсролын сургууль хэрнээсээ хүмүүс багшийн дээд л гэдэг. Тэгэхээр энэ нэр бол миний хувьд ч гэсэн их сайхан нэр байдаг. Нөгөөтэйгөр манай сургууль бол 1951 онд одоо багшийн институт гэж байгуулагдаж ирсэн. Үеэсээ эхлээд өдөгөө хүртэл бараг 50-60 мянган одоо төгсөгчтэй. Тэр олон төгсөгчд бол бас өөр гэсэн намтар түүхтэй, өөр гэсэн бас амьдралын гараатай, өөр гэсэн хийсэн сайхан зүйлтэй байна л да. Тэгээ саяхан бид нар 3 сарын 13-4-нд Улсын драмын эрдмийн театр дээр 1965 онд анх тэр үед нөгөө кино драмын анги гэж нээгдэж байхад тэр ангид элсэж орж исэн дараа нь төгссөн Монгол улсын ардын жүжигчин Минд Баярваата
Оюутнуудаа сайхан уулзалт хийлгэлээ. Мөн одоо кино драмын ангийн төгсөгч 84 оны төгсөгч соёлын тэргүүний ажилтан нар ман тухайтай уулзалт хийлгэлээ. Тэгээ энэ уулзалтын маань нэр нь бол манай сургуулийн бахархал болсон төгсөгчд гэдэг ийм сайхан арга хэмжээ байлаа л да. Тэгэхээр яг тэр бахархал болсон төгсөгчдийн нэг нь бол яхаа аргагүй одоо би бас таныг байна гэж тэр олон зуун төгсөгчдийнхээ өмнөөс бас үнэндээ бол хэлмээр байна. Тэгээд таны бас яриаг цааш нь өргөжлүүлээд асуухад яагаад вэ гэхээр таны ажлын амьдралын чин гараа яхаа аргагүй нөгөө хүүхэд настай чин холбоотой тэр нийгмийн итгэх зүтгэл нөгөө үеийнхэн дотроосоо тэр манлайл гэдэг ямаараа гарч ирж ирсэн. Яг өнөөдрийн төвшөнд бол хүүхдийн оролцоо гэдэг зүйлийг их чухалчлан яриад байгаа. Тийм болохоор удахгүй Монголын хүүхдийн байгууллага 90 жилийн ой болох ч байна. Энэ сайхан арга хэмжээ бол арга хэмжээний хүрээнд бол одоо Монголын хүүхдийн үндэсний төвөөс яг сайхан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах байгаа юм бэлээ. Тэгээ жишээлх юм бол тэр үед бол Монголын хүүхдийн байгууллагын одоо тэр анхны үндс суурийг тавьсан пенерийн байгууллага гэдэг түүхийг бол бид яхаа аргагүй өнөөдөр бол би ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Тэр үеийн оюутнууд сурагчид гэдэг маань бас ихтэй хүмүүжилтэй хөгжиж чадсан, боловсрч чадсан авах юмч байсан, за гээх юмч байсан бах. Гэхдээ ер нь гээх юмнаас авсан зүйл нь бол их байгаа юм л да. Одоо өөрсдийн жишээгээр бодоод үзэхээр. Тэгэхээр та ингээд ер нь бол бас энэ хүүхдийн байгууллагт тухайн үедээ улаан гастыг зүгээ явж исэн, улаан гаст зүүж явсан хүүхдүүдийн бас өмнө нь манлайлж явсныхаа хувьд эргээд бас тэр хүүхдийн байгууллагт ажиллаж байсан Ахмад үеийнхэнд та найрамд цусланд ажиллаж байсан. Энэ чинь бас энэ хүүхдийн байгууллагын 90 жилийн түүхэнд холбоотой зүйл. Гэх мэтлэнгээр ингээд таны бас хийж байсан ажлын чинь албатай чинь холбогдуулаад хэлэхэд одоо Ахмад үеийнхэнтэй магадгүй та өнөөдрийн төрийн өндөр бас ажил алба хашиж байгаагийн хувьд боловсрал хүүхд хоёр ч угаасаа нэг толботой учраас таныг ясна сайхан мэдлэгийн үг хэлээч гэж хүсэж байна. За энэ нь бол хүний амьдрал их богино байдаг. Би одоо өөрөө ингээд 50 болсон явж байдаг. Улсын багшийн дээд сургуулийг төгссөнөөс хойш 30 жил болж байна гэдээ бодоход энд бол эргээд санахад бол 30 жилийн баг өдөр болгоо эргээд санагдчихжээ л да. Тэгэхээр миний ажил амьдрал бол хүүхд залуучдын байгууллага боловсролын салбартай яахахгүй холбоотой. Одоо ингээд манай хүүхдийн байгууллага 90 жил болох гэж байна. Яг 90-ад оноос өмнө бол нэг намтаа нэг системтэй хүүхэд залуучуудын байгууллага нам гэсэн одоо юм 3% хэлхээтэй байсан шүү дээ. Одоо бол олон намын тогтолцоотой болсон. За яг манай боловсролын салбарт бол шинжилэл хийгдэж байна. Одоо зөв Монгол хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх энэ чиглэлд бол боловсролын бүх шатанд чанарын шинжилэл хийгдэж байна. Цэцэрлэгүүд дээр хийгдэж байна. Бага дунд боловсрол, дээд боловсролын хүрээнд бэлс сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хувьд бол ингээд шинжилэлүүд бол хийгдэж байна л да. Хүүхдийн байгууллагын үндсэн чиг үүрэг бүтэц тогтолцоо үндэсний тогтолцоо бол хуучин одоо бидний байх үеийнхээс бол шал өөр болсон. Тэгээ аливаа улс орнд бол хүүхдийн байгууллага, залуучдын байгууллагын тогтолцоо гэж байдаг. Монгол улс бол одоо энэ 90 гаруй жилийн хугацаанд хүүхд багчууд бол үнэхээр залуучдын орон, хүүхд залуучдын орон гэж хэлэгдтлээ. Хүн ам маань бол өсөж үржлээ шүү дээ. 1921 онд хамтын хувьсгад ялж явах үед бол тэ нэг 600 мянган хүнтэй байсан. Монголчуудын дунд зас нэг 38-тай байсан бол өнөөдөр хэлж байна. Бид тэ 5 дахин өссөн. 3 сая хүнтэй болсон байна. Дундаж нас ихтэй эмэгтэйчүүдийн дунд зас 68 далдрууд өгч байна. Тэгэхээр Монгол бол яхахгүй хүн амынх нь бол 70% нь хүүхэд залуучууд болсон. Тийм учраас хүүхэд залуучдынхаа энэ хүмүүжил, соёл, боловсролд бол онцгой анхаарах хэрэгтэй. Ийм цаг үеичээд байна л да. Үнэхээр бол улс орны хөгжиж гэх юм бол залуучуудаа хүүхдүүдтэй хайр халамжаа анхаарал халамжаа тавьж тэргүүлэх чиглэлээр болгож залуучуудаа их сайн боловсруулах зөвхөн нэг мэдлэгтэй боловсролтой болохоос гадна ажил амьдралд сургах зөв хүн болгож хүмүүжүүлэх энэ асуудал бол бас их чухал байна. Тийм учраас бол одоо хүүхдийн байгууллага 90 жилийн энэ онд одоо тохиох гэж байна. 5 сард бид өхөн одоо 90 жилийн улс орн байр хийх гэж байна. Энэ дэмжлэгийн хурлын хүмүүс олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах байх. Үе үеийн одоо хүүхэд залуучуудын төлөө өөрийнхөө одоо хумсгалт амьдралаа зориулсан манай одоо багшлах мэргэжлийн болсон хүчтэй бүх багш нар, бүх нийгмийн ажилтнууд тухайн хүүхэд залуучдын байгууллагт ажиллаж байсан энэ бүх хүмүүст баярын халуун мэндчилгээг дэвшүүлье гэж бодож байна. Та бүхэн бол Монгол улсад хүн хүмүүжүүлэх, хүүхэд хүмүүжүүлэх, залуучуудыг хүмүүжүүлэх, улс орныг авч явах ирээдүйн хойч үеийг хүмүүжүүлэх асар их том хөрөнгө оруулалтыг хийсэн шүү гэдгийг багахан хэлэхэд таатай байна. За баярлалаа. Ингээд би таны өрөөнд суугаад харж байсан чинь манай бол Монгол улсын боловсролын их сургууль гэх сургуулийн маань хаяг харагдаж байна. Тэгээд мэдээжээр
одоо би танд бас яг энэ хаяг харангаа бодлоо. Сая та ажлын ярианд донд ч гэсэн хэлсэн эх 5 дахь өдөр ажлын шумаар сургууль дээр очих байгаа гэсэн мэдээж танд ингээд сургуулийн үүдээр ороход их л дотн байж таараа. Тэгээ ер нь та хамгийн сүүлд хэзээ сургуулийнхаа үүдээр ороод нэг гарав сургуулаараа ороод гарсан бэ? Ингээ бодоод исэн чинь би энэ 86 он төгснөөс хойш бол байнга багшаатайгаа холбоотой байсан. Тэгээ би чинь Монгол улс тухайн үед улсын багшийн дээд сургууль гэж байх үед тэр үед чинь нөгөө нэг цэрэгчдийн танхим байсан. Бид нар цэрэгийн алба хаасан сууж байхдаа. Одоо хэрэгжээд явж байгаа оюутан цэрэг гэдэг хөтөлбөр чинь тухайн үед хэрэгжижсэн шүү дээ. Би чи одоо Монгол улсын багшийн дээд сургуульд биеийн тамирын ангийнхантай дараамын ангийнхан түүхэнэр ангийнхан гэдэг хэдин одоо шижигнсэн тухайн одоо сургуулийнхаа одоо гол нөөцөөр болж явдаг. Тийм оюутан залуучууд байлаа шүү дээ. Тэгээ одоо тэр нар мандах чинь бол 84 он төгссөн гэж бид нар байхад байсан. Тэгээ одоо ингээд урлагийн салбарт маш олон хүчээ үзэж байгаа олон гоё найруулагч нар жүжигчид дуучид бүгд бид нар хамт суралцж байсан. Монгол улсын нэр хүндийг дэлхийн давцанд гаргаж байсан бүх тамирчид чөлөөтийн одоо тий хоёр инкээс авахуулаад тухайн үеийн дэлхийн аварга болж байсан, Азийн аварга, Олимпиад оролцож байсан бүх тамирчидтай бид нэг мөр болж зэрэгцэж цэргийн алба хааж бүгд одоо Окавонд гадаа 3 хоног хамт байж иж одоо манай драмын театрын биеийн тамирын ангийнхан бүгд бид нар 150 дугаар ангид бол бас карантинд ганц ингэж яжлаа шүү дээ. Бэлтгэжээ. Тийм учраас бол би боловсролын их сургуулийн бол байнга магистраа бол би чинь хамгаалсан. Нэрээ тий улс төрийн шугамар тийм ээ. За улс төрийн судлалын шинжилгээ ухааныхаа докторыг би бол яг энэ сургууль дээр хамгаалсан. Нэрээ. Тийм учраас бол энэ цаг үед бол байнга сургуулийн алба багш нартайгаа бол байнга холбоотой улс төрийн судлал түүх нийгмийн ухааны танхимуудаараа байнга ороотоо намайг хаанч хэлжсэн манай багш нар надад дээр ирж уулздаг тий. Зарим нь ганц нэг одоо шил өмнөхөө мөнгөийг ч гэсэн аваа явдаг байлаа шүү дээ. Тэгээ багш нартай ороод байгаа шүү дээ тий. Ингээд явжсэн. За одоо бол их сайхан бол манай боловсролын их сургууль залуу багш нар их олон болсон байна. Тэгээ намайг бол миний ажлыг удирдсан, танхимаараа хилцүүлж, шүүмжилж 2-3 удаа оруулж ирсэн. Тий. Тэгээд одоо магистрийн бакалаврын дараах сургуулийн магистр докторантурын салбарынхантай би байнга харилцаа холбоотой байсан. Миний багш нар байнга надтай уулздаг, ярьж өгдөг. Маш олон багш нар маань бол бурхны оронд очсон байна. Тийм учраас хүн гэдэг бол нэгдүгээр эцэг их хань ээжид үр хүүхэд, хоёрдугаар хамгийн гол нь бол хүнийг хүн болгосон, эрдэм мэдлэг зааж бидний өдий зэрэгтэй явах хэмжээнд хүргэсэн. Эрдэмтэн мэргэд багш нар маань бол бид бүхний амьдралд хамгийн үнэтэй хүмүүс. Манай сургуулийг төгссөн бүх хүмүүс бол бүгд тийм одоо их гоё ээлэг нэрхтэй тийм л хүмүүс байдаг гэж би ойлгодог. Тийм учраас бол сургуулиараа бол байнга ондог. Ер нь энэ ташин бас хэлэхэд нэг юм дээр сэтгэл хангалуун байгаа. Манай сургууль ер нь бол нүүр царай их өөрчлөгдсөн. Сургуулийн орчин өөрчлөгдсөн. Өнөөдөр ингээд олон салбар сургуулиудтай болсон байна. Тийм ээ. Тэгээд ингээд хаста үүдээр ороход л тэнд сургуулийн орчин ямар болж байна гэдгийг одоо баг 10 жилийн өмнө 5 жилийн өмнөдөө харьцуулахад бол баг өдөр шөн шиг болсон гэж хэлэх гээд байна л да. Яагаад гэвэл би өөрөө 91 онд сургуулаа төгсөө 6 жил дунд сургуульд багшлаад 97 оноос хойш өөрхийн сургуульд түүхийн тэхэндээ багшилж байгаа. Тэгээ энэ ажлынхаа хажуугаар миний нэг хүлээсэн үүрэг бол энэ төгсөгчдийн холбооны нарийн бичгийн дарга гэдэг энэ ажлыг бол хийдэг. Тийм ч учраас ингээд сайхан холбоо байгуулсан байна. Одоо энийгээ цаашаа өргөжүүлээд явах хэрэгтэй шүү дээ. Харин тийм. Тэгээд ингээд гинт эргээд бодсон чинь сая таны яг ярианаас сэжүүр ургуулад бодсон чинь манай сургуулийн одоо бүх удирдлагууд одоо мобисийн төгсөгчд юм байна. Төгсөгчд байна. Тэгэхээр энэ бол нэг талаараа яахан аргагүй өөрөө сурч исэн хүмүүс эргээд сургуультай ажиллаж байгаа хүмүүс маань бол асар их юм одоо хийхэд хаана юунд болж юунд болохгүй байна, ямар юмыг өөрчлөмөр байна гэдэг юмд бол маш их сэтгэл нь гарч байгаа гэдэгт бол би яг санал нэгтэй байна л да. Тэгээ хоёрдугаар тас таны ярианаас сэжүүр аваад бодсон чинь нэрээ манай түүхийн багш финэр удирдагчийн ангийн төгсөгчдөөс бол нэлээд хэдэн оюутнууд маань доктор болсон байна. Одоо та их дуус төрийн чиглэлээр байна. За тэр нөгөө баавгаа ихэд Монголын скаутын төвсгний чиглэлээр хамгаалсан байсан. За түүхийн чиглэлээр ихэд одоо Оксатны зүүн чиглэлээр 1990 оны төгсөгч Аюушийн оюун тунгалаг гэж одоо охин хамгаалсан байна. За мөн одоо манай сургуулийн санхүү эдийн засаг хамтын ажиллагааны дэд захирал ганц цэг бас түүхээр намтар судлалын чиглэлээр хамгаалсан байгаа. За тэгээд гэх мэтлэнгээр ингээд би саяг бодож суулаа да. Тэгэхээр бол яахан аргагүй одоо яагаад түүх хинэр удирдагчийн ангийг тодтогоод байгаагийн учир юу вэ гэхээр ер нь боловсролын их сургууль маань
51 оноос хойш маш олон мэрэгчлэр бол ер нь мэрэгчлэн бол бэлтгэн гаргасан Монгол улсын үндэсний хэмжээний сэхэтнүүдийг бэлтгэн гаргасан хамгийн том уул уурхай манай сургууль байгаа. Нөгөө төгөөр энэ сургуулийн нэг онцлог бол одоо багшийг бэлтгэж ирсэн ийм том сургууль. Тийм ч учраас өнөөдөр боловсрол шинжилгээ ухааны яамны бодлогын нэн тэргуунд бол яахан аргагүй та бүхний хийж байгаа ажил маань бол багш бэлтгэдэг сургуулийн одоо тийм ээ үйл ажиллагаа руу их хандсны нэг тод жишээ нь бол эсэгчд тийм ээ 750-аас дээш оноо авсан бол хөнгөлт тэгж идэлнэ багшлах дадлагын одоо цалинтай болгосон гэх мэтлэнгээр ингээ зөндөө их зүйлүүдийг бол одоо хийгээд байгаа нь бол яахан аргагүй нөгөө өөрийнхөө сурч исэн үедээ бол харьцуулшгүй юм сайхан зүйл бол хийгдээд байна л да. Тэгээд ингээ бодоход бол ер нь бол манай сургууль бол боловсролын их сургууль бол төгссөн хүнийхээ хувьд ч одоо ажиллаж байгаагийнхаа хувьд ч гэсэн би бол өөрийнхөө сургуулийг бол хамгийн сайхан сургуулаа гэж боддог. Тийм учраас бол тэр олон зуун мянган төгсөгчдийн дотроос ер нь бол бидний бас энэ удаагийн онцолж авч байгаа мэрэгжил маань өөрөө юу вэ гэхээр 1992-3 оноос хойш бол энэ түүхийн багш Фенери удирдагч гэдэг мэрэгжил маань үндсэндээ баг ингээд одоо байхгүй болоод яг энэ миний бодлоор бол хүүхдийн байгууллагын үндэсний боловсон хүчин бол одоо бэлтгэдэг байсан юм байна гэж бодогдоод байгаа. Харин түүний оронд бол тэр шинжилсэн хэлбэрээр гарч ирсэн мэрэгчлэл нь бол одоо нийгмийн ажилтан. Тийм тэгэхээр одоо яг ерөнхий боловсролын сургуулийн амьдрал дээр очихлоор бас нөгөө нийгмийн ажилтан маань ингээд тэр олон хүүхдэд хүрч чадахгүй байх шиг санагдаад. Тэгэхээр энэ дээр бол миний бодлоор бол бас нэг юм бодмоор юм шиг санагцсан зөв хувьдаа. Энэ нь бол яг нийгмийн ажилтан гэдэг яг тухайн үед бол Фенери удирдагчид тогтолцооныхны үеийг нэрлэж байсан. Одоо бол тухайн үеийн нийгмийн ажилтангууд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол нийгмийн ажилтны мэргэжлэр бол одоо сургууль хөтөлбөрийн би анх нийгмийн ажилтны нийгэмлэгийг байгуулж ирсэн. 1998 онд одоо нацагдлын доктор гэдэгт байгуулж ирсэн. Тэгэхээр бол одоо улсын болон хувийн нийт 18 сургуульд нийгмийн ажилтны хөтөлбөр хичээл ном заагдаж байна. Нийгмийн ажилтнуудыг бэлтгэж байна. Нийгмийн ажилтан гэдэг бол одоо шинэ ойлголтоор зөвхөн хүүхдэд ажилладаг хүмүүс биш болсон. Монгол улсын хэмжээнд бол үндэсний тогтолцоо бүрдүүлэх тухай асуудал яригдж байгаа. Бүх одоо сумаас авахуулаад аймаг нийслэл дүүрэг Улаанбаатар хотын 152 хороо Монгол улсын одоо 800 гаруй ерөнхий боловсролын сургуулиудад нийгмийн ажилтнууд ажиллаж байна. Тэр үедээ хууль тогтоох байгууллагуудад хүртэл нийгмийн ажилтнууд бүх засан хүмүүжүүлэх газруудад нийгмийн ажилтнууд ажиллаж байна. Тэгэхээр бол одоо тухайн үед бид нар болж байгаа явцсан ингээд хүүхдийн байгууллагын Фенери удирдагчид те залуучдын эвлийн ажилтан бэлтгэдэг байсан бол одоо нийгмийн ажилтан гэдэг ойлголт чинь бол маш их өргөн цар хүрээтэй ийм ойлголт бол ингээд болцсон байж байгаа. Тийм учраас бол цаашдаа бол энэ нь бол нийгмийн ажилтны энэ үндэсний хэмжээний тогтолцоо бүрдүүлэх, үндэсний болсон хүчнийг бэлтгэх, сургах. Ялангуяа манай Монгол улсын боловсролын их сургууль бол энэ дээр онцгой анхаарч нийгмийн ажилтны анги танхим сургалт хөтөлбөр дээр бол энийг бүр онцгой анхаарч явах хэрэгтэй. Хүүхдтэй ажилтдаг, хүнтэй ажилтдаг хүн бол бүгд өөрсдөө түүхийн багш байна уу, монгол хэлний багш байна уу, физик, математикийн багш байна уу өөрсдөө бүгд нийгмийн ажилтан болж төлөвшөх хэрэгтэй байхгүй. Хүүхдтэй ажилтдаг, хүн хүмүүжүүлдэг, хүнийг сургадаг хүмүүс бол бүгд яг хүнтэй яаж ажиллах юм? Хүүхдийг яаж сургах юм, хүмүүжүүлэх юм, хөгжүүлэх юм, боловсруулах юм гэж. Одоо бол боловсролын салбарын шинжилэлүүд шал өөр болж шүү дээ. Хүүхдэд бол зөвхөн багш нар зөвхөн нэг юм заах биш. Танхимын сургалт биш. Оролцоог хангасан хүүхдийг өөрийнх нь хөгжүүлэх. Тэ бүх хүүхэд маш гоё дэлгэрэнгүй хөөрхөн ярьж чаддаг. Бүх хүүхэд өөр өөрийн авьяастай. Та дуулах авьяастай бол би ном унших авьяастай ч гэдэг юм уу. Тийм үү. Тэр хүн нэг хүүхэд нь бол биеийн тамир урлаг спонтан ч гэдэг юм ингээд хүүхэд болгоны авьяас өөр. Нэг хүүхэд математик сонирхолтой бол нэг хүүхэд түүх сонирхолтой. Тийм учраас улс орн нэг хүүхэд бол инженер сонирхолтой. Энэ чиглэлд юм. Одоо хуучны системд бол нэг шаблонд оруулж нэг хайцхан гэж бэлтгэдэг байсан бол одоо энэ бол тохиохгүй. Нийгмийн ч өөр болсон, сэтгэлгээ одоо бүх хандлага бол юм болсон. Тийм учраас манай боловсролын сургууль бол цаашдаа нийгмийн ажилтны ангийг одоо байнга одоо ажиллуулж, авч явж, анхаарал хандуулж ингэж явах хэрэгтэй. А дээрээс нь өөрөө манлайлалын тухай ярьж байгаа. Тэгээ яг манай ангийнхан намайг бол хэлдэг. Тэгээд оюутан байх үедээ хамгийн манлайлагч нь байсан. Би бол ангийнхаа сургуулийн секторын дарга байсан. Хичээл дараад бүх оюутнуудаа бүгдийн семинарын хийлгээл хувааж өгөөл. Тэгээд оюутны дотор байранд хагас бүтэнсээ өдөр болгон очиж бүгд одоо хичээл ном номын өдөр оногтгоос 9 хүүхдүүдтэйгээ бүгд хичээл номыг хийлгдэг. Зарим багш нар бол намайг юу яадаг гэсэн шүү дээ. Өөрөө хайж гачаад за Төмөрбаатараа ингээд ангийнхандаа энэ сэдвийг ороод ингээд бүгдийг яриудаад хийгээд ингээд энийг дуусгачаараа гэдэг. Багшийн туслах маягтай ажиллаж байсан гэсэн.
Тийм учраас бол яг энэ бүхэн маш нөлөөсөн юм уу яасан байгаа. Энэ нь бол сургуулаа төгсөж гараад нэг хагас жил ажиллаад дарга болцсон. Өдөрт ажил хийгээ явцсан. Тийм учраас бол манай ангийнхан дотор бол манлайлагч нар их байдаг. Анги дотроо бол би яах вэ ингээд анх удаа бас төвөнд өндөр ажиллаад мунтшил хасч байна. Өмнө засгийн газрын хийжүүлэгч агентлагийн дарга байсан. Одоо яг энэ салбартаа боловсрол шинжилгээ ухааны дэд сайдын ажлыг хасч байна. За улс төрийн ажил хийгсэн ч гэсэн бол тодорхой хэмжээнд бас тийм ажил албыг бол хассан. Энэ бүхэн маань бол одоо ингээд сонхоор харагдахад боловсролын сургууль, Монгол улсын боловсролын сургууль гэдэг бол энд одоо үе үед суудчаасан оюутан залуучууд улс орныхоо одоо нас төржин хийснээр хөдөөгийн уул талаад соёлын үрийг тархичид. Тэрэн дундаасаа цөөхөн хүмүүс нь манлайлагч болдог. Хамт олон дотор ажиллаж байгаа хамт олон дотор манлайлагч болж ингэж гарч ирдэг нь бол түүхийн одоо хүмүүсийн одоо амьдралын жам шүү дээ. Тийм учраас манай ангийнхан ч гэсэн бас надад бас тодорхой хэмжээнд багах тийм шиг байна тийм. Манай ангиас төрсэн анхны сайд, манай ангиас төрсэн анхны доктор, манай ангиас төрсэн анхны агентлагийн захирал, тийм манай ангиас төрсэн одоо тийм хамгийн анхны улс төрч, манай ангиас төрсэн хамгийн их хурлын сонгуульд нэр дэвшижсэн гэдэг ингээд олон юмуд ингээд яаж хилдэг. Зөв. Тэгээд яриагаа одоо нэлийн тусгай тишээгээр хандуулахад танаас нэг юм тодруулмаар байна. Таныг дэд сайдын чинь хувьд биш. Ерөөсөө нэг төгсөгчтэй холбооны гишүүний чинь хувьд ингээд цаг бага байгаа учраас ингээд 11 оноос хойш ер нь холбоо юу хийвэ гэдгийг бас яриул таны өмнө их цаг авах болж байна. Тэгэхээр сургууль маань одоо төгсөгчдийн холбоо сургуулийнхаа вебсайтн дотор төгсөгчдийн холбооны маань бүхэл бүтэн булан ажиллаж байгаа. Ер нь бол та тэрлүү ингээд нэг ороод үзэх юм бол зөвхөн 14 оны 13 оны ажлууд юу хөгжсөн бэ? Бараг хамгийн сүүлийн баримтаар бол 14 оны ажлууд орцсон явж байгаа. Тийм болохоор би таныг бас магадгүй дараа нь хизээ нэгэн цагт бид нэр төгсөгчдийн холбооны ийм ажил хийх гэж байна. Ингмээр байна гэвэл би таныг дэмжих байхаа гэж бодож байна. Тэргүй яг төгсөгчийн хувьд бол төгсөгчийнхээ холбоонд хариалагдана. Нэгдэг бат. За их идэвхтэй гишүүн байхыг ирмэлцэн. Та бүхэн маань бол ингээд манай төгсөгчдөөс идэвхтэй энэ хүмүүс маань энэ холбоо байгуулад ингээд явж байгаад би бас талархаж байгаа. Цаашдаа одоо Монгол улсын боловсролын их сургууль, өөрөөр улсын багшийн дээд сургуулийг төгссөн мянган манай багш нар улс ордын аж ахуй гэж хуучин ярьдаг байсан тийм бүх салбарт ажиллаж байгаа энэ хүмүүсийг бүгдийг ингэж өргөжүүлэх ёстой. Төгсөгчтэй холбооны ажилд бол амжилт хүсье. Төгсөгчтэй холбооны ажлыг би бүх талаараа дэмжинэ. Ягаад тэгэхээр өөрөө төгсөгч учраас энэ нь бол цаашдаа бол дэлхийн аль улс оронд бол төгсөгчтэй холбоо ихтэй сургуулиудад нь бол байдаг. Тийм учраас маш олон ном зохиол гаргадаг, төгсөгчдийнхээ гоё алдар шуулах арга хэмжээ зохион байгуулдаг. Төгсөгчд маань бол зөвхөн өөрсдөө ингээд ахаас гадна одоогийнхаа сургуульд бол яг тодорхой хэмжээнд өөрсдөө эрхэлж байгаа ажлууд тушаалтай холбогдуулаад сайн санаачлахаараа зөв анги танхим тогтчулж өгөхөөс ахуулаад сургуулийнхаа одоогийн хөдөлгөөнтэй их сайн гар нийлж ажиллаж аль болох Монгол улсын боловсролын их сургуулийг бас нэр хүндийг өндөр төргөж авч явах, материалын баазыг бэхжүүлэх, багшлах болсон хүчин одоогийн судж байгаа оюутнуудтай байнга харилцаа холбоотой ажиллах. Энд чинь яагаад тэгэхээр бол одоо эрдмийн үүр болохоо учраас бид бүхний ажил аль болох жоох эрдмийн тал руугаа явах нэг зүйтэй байгаа. Энэ тал дээр бол та бүхэнтэй хамтран ажиллах бэлэн байна. Баярлалаа. Тэгээд тань та бас их сайхан ажлын санаа хэллээ. Тэгээд эцэст нь яг энэ ярианы маань төгсгөлд хамгийн түрүүнд одоо энийг үзэгч нөхдүүд маань дэд сайд Төмөрбаатар гэж харахаасаа илүү боловсролын их сургуулийн нэгэн үеийн төгсгөж гаргаж одоо бэлтгэдэн гарч байсан тэр мэрэгжлийн маань нэг одоо төрөл гэдэг юм уу чиглэл таны энэ ярьсан түүхээр хүмүүст одоо харагдах хэрэгтэй юм л да. Тэгээд их сайхан байна. Яагаад гэвэл би өөрөө бас энэ түүхийн нэр өдөртөгчийн ангийг төгссөн болохоор одоо ингээд таны ярьсан яриа бол нүдэнд үзэгдэж харагдаж бас ирэхгүй их сайхан дурсамжууд бол бодогдож суулаа. Тэгээд эцэст нь ингээд боловсролын их сургуулийнхаа нийт оюутнуудын өмнөөс за төгсөгчдийн холбооныхоо удирдлагын зөвлөлд нийт гишүүдийнхээ өмнөөс таны ажилд улам их амжилт хүсье. Тэгээ удахгүй та сургуулаараа орох гэж байгаа гэсэн. За тэр үед мэдээжэр бидний бас нэг ажлын санаа оноо явж байгаа. Тэр санаа оноогоос хуваалцаж энэ ажлаа ямар ч байсан ойрмогхон хугацаанд бас сайхан хэрэгжүүлж ингэж олон төгсөгчөө хамруулсан нэг сайхан ажил хийя гэсэн нэг санаа оноо явж байгаа. Тэгээд нөгөө дэмдээ дээс эрчэндээ гихчээр хэн хэдий чинээ сэтгэл гарган тэр чинээгээр бидний ажил бол
одоо бэрхшээл саадгүйгээр урагшлах байхаа гэж бодож байна. Тэгээд их ажлынхаа хажуугаар бас цаг завыг гаргаж бидэнтэй энэ сайхан ярилцлагыг хийсэн танд их баярлалаа. Тэгээд мөдгөн бидний дараагийн уулзалт боловсролын их сургууль дээр байх юм байна гэж За баярлалаа. Манай улсын багшийн дээд сургууль буюу одоогийн Монгол улсын боловсролын их сургуулийн бүх үеийн төгсөгч нартаа бас халуун мэндчилгээ дэвшүүлье. За энэ холбооныхаа ажилд бол би одоо идэвхтэй оролцсон. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа.